күндөтө манай харакшыт биди мөнөдер Монгол улсын ирхим морин хоршыде нэгэн гიშгэлхэдэ болха доршнямын шинт соггени гэдэг нэртэй морин хоршытэй уулзаж байна. Сайн байна. За сайн байцгаана уу нийт одоо манай хой төрш бүрээд зон олондоо энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ манай инкэтайвын бурятнигхэн дамжуулгын хөгжмийн мөнгө болду гэд хөгжим найрог шившин байна. Таатигдээ тэр хөгжмийн морин хораар хих хайхнаар наадам байна. Тэгээд энэ киногот нэ хөгжмийн бахал энэ хөгжимшин захиохон болно. Ануухатна тийм үгүй. Тэг яг миний нөгөө шинхэн CD-нд багтсан өн мөнхлөө нэртэй цомогт багтсан Ану хатан гэдэг энэ гайхамшигтай зохиолыг манай мөнх болдох маань одоо бичиж төвөрүүлсэн байгаа. Ер нь бол Галдан бошигт симфони суит гэдэг нэг юм том хэлбэрийн симфони найраглалын дундлын жижиг хэсэг аялгаа байгаа Ану хатан гэдэг. Тэг. Инкэтайвын бурятнигхэн дамжуулгын хөгжмийн мөнгө болду гэд хөгжим найрог шившин байна. Таатигдээ тэр хөгжмийн морин хораар хих хайхнаар наадам байна. Тэгээд энэ киногот нэ хөгжмийн бахал энэ хөгжимшин захиохон болно. Ануухатна тийм үгүй. Тэг яг миний нөгөө шинхэн CD-нд багтсан өн мөнхлөө нэртэй цомогт багтсан Ану хатан гэдэг энэ гайхамшигтай зохиолыг манай мөнх болдох маань одоо бичиж төвөрүүлсэн байгаа. Ер нь бол Галдан бошигт симфони суит гэдэг нэг юм том хэлбэрийн симфони найраглалын дундлын жижиг хэсэг аялгаа байгаа Ану хатан гэдэг. Тий. Энэ би бахмыч веневе шинцок тавал бол Улаанбаатарт болж байдаг. Энэ их бүхий Монгол улсын морин хуршиде урилдаан улс хоорондын болдог тэрнээ 2012 оны урилдаандан
гран-при шагналдаг хүртэ хүн байна. За баярлалаа. Тэ ер нь бол 4 жилд нэг удаа зохиогддог. Монголын шилдэг хөгжмийн зохиолч болох Мөрдөрж гээд хөгжмийн зохиолчийн одоо нэрэмжт үндэсний хөгжимчдийн уралдаан болдог. Энд бол энэ жил бол 180 гаруй хөгжимчд өрсөлдсөн байгаа. Тэгээд энэ хөгжимчдийн дундаас гран-при гэж нэг л шагнал гаргадаг. Энэ том хэмжээний конкурст одоо тэргүүлж одоо гран-при шагнал хүртсэндээ том баяртай байна. Тэгээд өнгөрсөн 2008 онд Мөрдөржгийн конкурсын 1-р одоо тэмцээн болж хат би морь өрн төрөлтөө 2-р байранд эзэлжсэн. Тэгээд энэ удаас гран-при шагналыг одоо амжилттай ахиулсандаа бол маш их баяртай байна. Морин хууртыг яагаад орсон бэ? Тэ анх энэ сургуульд орохдоо анх ер нь морин орч болно л гэж очсон. Тэгэхэд миний нөх орол таалагдсан юм шиг байна. Тэгээ ер нь тэр үед эвэр мөрөө гэд хөгжмөг орох хүмүүсийн ховор. Тэгээ тэр хөгжим рүү намайг ор гэд. Тэгээ би их дургу. Би заавал морин орч болно л гэдэг. Тэгээд ямар ч байсан хүсэл мөрөөдөлтөө биелсэн. Тэгээд би энэ хөгжмийг зүүдэлж, би энэ хөгжмийг одоо унтж байхдаа маш их зүүдэлж, би өөрөө тайзан дээр тоглож гин гэж зүүдэлдэг байсан. Тухайд би тэгж хэлээ. Тэгээд манай ээжтэйгээ зог явжсэн. Би чинь жоохон байсан. Тэгээ ээж маань ятгахсаар байгаад ямар ч байсан шалгалтанд оруулахар болоод морь орч гээд 10 дүүхт шалгуулсан юм а. Тэрнээс нэг тэг 4 хүүхдийн лаавна гээд тэгээ тэн дунд ямар ч байсан багтаад ингээ хөгжим мөчгт анх морь орч мэрэгчлээ сураад 10 жил сурч төгссөн. Тэгээ миний багш бол амар жаргал гэж сайхан хүн байсан. Одоо талигаач бас бурхан болсон. Тэгээд маш олон шилдэг сайн урчдаг төрүүлсэн багш байдаг байсан. За тэгээд энэ таны диски манай бурят оронд тараж болмоор байна гэшгүй бурят хүмүүс болвол таны дискийг хонирхаж морин хураа аялга шагнах дуртай хүн олон байх гэж би бодно. Тэгтээ бурят ард түмэн зонд хөргөөх хүсэл байна гэшгүй. Тэ нийт бүрээд 100 олондоо би энэ хүү сайхан одоо 9 дуутай цомгоороо бэлэг барьж байна. Энэхүү цомогт маань одоо өнгөрсөн 12 онд хийгдсэн 10-т киноны хөгжмөөс багтсан мөн одоо саяхан ярьсан төрийн шагналт одоо Монголын шилдэг хөгжмийн зохиолч болох одоо Мөнх болдын Ану хатан гэдэг гайхамшигтай сайхан аялгау мөн бас шин бүтээлүүд маш олон хийгдсэн. Ер нь өөр Монголын одоо Хун галуу гэдэг ардын дуу гэдэг алдартай. Ер нь урдтууд бол нэлээд сайн мэддэг энэ дууг бол. Тэгээд энийг би зориуд бас энэ CD-нд оруулж өгсөн. Шинээр өөр юм бас найруулгаар. Тэгээд CD маань маш сайхан болсон. Ер нь бол бэлэн болцсон байгаа. Би туун удахгүй одоо нээлттэй бас зэрэг хий гэж бодож байгаа. Тэгээд бүрээд 100 олондоо энэ хүү сайхан CD-гээр бэлэг барья.
тэгээд чин цагта юу улаан өдрөө тоглолт тавьж ирмээр байна уу? Маш хүсэж байна. Ер нь бол 3-4 удаа би ер нь маш их олоод очсон. Тэгээд Диханы земли ч юм уу те ер нь янз бүрийн одоо хөөминий фестивалаар ч очиж исэн. Мөн тусдаа Мөрөөрийн найдал гэдэг 2005 найдал гэд хүүгдээ фестивальд. Би жоохон бахта найдал 2005-д очиж тэргүүн бас шагналаа. Тэргүүн байрын шагнал авч исэн. Тэгээд тийм пентатоныг хөгжмийн фестивал бас оролцож Үлзүү ярихын Мөрөөрийн концертоор одоо дүүрийн оркестртэй тийм симфони оркестртэй удирдаачин удирдаачин бол Владимир Ткаченко. Тийм Владимир Ткаченко. Тэг яг тэр хүн удирдсан. Тэгээд маш сайхан болоо тэр дүүрийн театрт нэг орой тоглосон байгаа. Тэгээд сүүлд манай домог хамтлагаараа одоо очиж Сур харван гэдэг сайхан стадионы нээлтэнд бид нар очиж сайхан тоглосон байгаа. Ер нь бол Бороо зоолонтой ер нь боломж гарвал очихыг маш их хүсдэг. Тэгээд дараагийн удаа ч гэсэн өөрийнхөө бие даасан тоглолтоор та бүхэнтэйгээ уулзах нэгт итгэлтэй байна. Танд маш их амжилтнуудыг хүсье зохиохой ажилдатны улаан утты дарааны үзье.